Би бол тэр ингээд залуучууд тэр хөөрөх те өөр омогших тэр зөв гэж боддог. Хүн бол насандаа л байх хэвээр. 20-30 настай залуу нэг 50 настай хүний ухаан гаргаад яах юм тийм үст. Би ч гэсэн алдчих явсан те. Ингээл бид нар ингээл хамтлаг байгуулаад амар хүнжээл те. Тэгэл омогшоол онгороо сагсуураад бид нар маск продакшныг байгуулад маш амжилттай эхний тоглолт маш амжилттай болоо тэрэндээ нэлээд омогшоо. Тэгээд ерөнхийдөө бас нэг жоохон мөнгөний бараа харж байгаа. Эр хүнд орж ирж байгаа. Хүмүүс хүрээлж байгаа. Онгорын сагсуур нь архиун шоуууд нь те. Тиймэрхүү зүйлүүд бас жоохон бие тоо хандлага гарна. Хүнтэй харилцаан дээр нэг тийм үе бол байсан. Тэгээд хоёр дахь тоглолтоо хийгээл ёстой нэр нурсан бүр. Тэгэл ойлгосон л да. За бид нар хэрвээ ингэж явах юм бол урт наслахгүй мэн шүү. Хөрсөн дээрээ бууж жоохон бодитоороо байхгүй бол нөхдүүдээ нэг удахгүй бай болох юм биш үү. Манай бол нэг юм хэлээд байхгүй. Гэхдээ ганц хоёр нэг даацтайг бол юусе тэгэл юусе бокс билгий толгонд цогч байгаа юм шиг хэлнэ л дээ. Тэр даацтай. Өсхийн жаргал биш гэж нэг үг байт юм да минийхөө. Дэлхийн жаргалаа гэж. Одоо энэ үг бол энэ дөрөв үгэнд ямар амьдралыг тэр чигт багтаацсан юм бэ л дээ. Хүн залуу эсгэлэн омглон насандаа ангар сагсуурч явах юм бол хожимоо чи нас ахиад хүч чадал бүх юм чинь буураад ирэхин цаг чи хинч биш болно шүү гэсэн.